За Монгол улсын хамгийн олон хүүхэдтэй сумын нэг бол Батсүмбэр. За энэ сум 280 хүүхдийн дотуур байртайч 340 хүүхэд хүлээн авчаа. За гэвч цаана нь дахиад 320 гаруй сурагч дотуур байранд байрлах хүсэлт гаргасан байна. За сургууль цэцэрлэг дотуур байрыг төлөвлөхдөө хүн амын өсөлт төрөлтийг тооцоолдог. За энэ тооцооллоор цаашид Батсүмбэр сумын сурагчдын тоо өсөх үр дүн гарсан байна. За өнөөдрийн байдлаар сум 13,000 орчим хүн амтай. За хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа учраас суманд дор хаяж дахиад 300 хүүхдийн дотуур байр хэрэгтэй байгааг багш нар нь хэллээ. Энэ байр бол 120 хүүхдийн өвчин чадaltaй эмэгтэй байр байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар бол 160 хүүхэд байж шүү дээ. Хойд одоо эрэгтэй байр нь бол 160 хүүхдийн өвчин чадaltaй, өнөөдөр бол 170 гаруй хүүхэд ингээд байж байгаа. Тэгээд цаана бол бас л ор хүүхдийн тоо бол жил үүдээ байнгын л одоо хүсэлтүүд бол ирж идэх. Тэгээд өнөөдөр тэр даацыг бол аваад имээд авах ямар ч боломжгүй байгаа. За сумын удирдлагууд болон сургуулийн захиргаа дотуур байрны догчлолт, хоол унд, цэвэр цэмцгэр байдлыг дээд зэргээр хангадаг. За бага ангийн хүүхдүүдийн ариун цэврийн өрөө тустай байдгаас эхлээд хүүхдүүдийн тав тухтай байдлыг сайтар бүрдүүлж чаджээ. За гэвч өдөр бүр эцэг эхчүүдэд холбогдсон хүүхдэд дотуур байранд оруулах хүсэлт гаргадаг байна. Мөн сумын тамгын газарт ирж байгаа гомдол саналын дийлэнхийгч дотуур байрны асуудал эзлэх болжээ.